За сайн байцгаана уу? Stora Central компаниг үүсгэх захирлын эгчин байна. За миний хувьд өмнө нь бас боловсролын байгууллагад ажиллаж исэн гэдгийг зарим хүмүүс мэддэг баг. Тэгээ би яг өөрийн маань хүсэл зорилго бол илүү залуучууд руу чиглэсэн ялангуяа яг ирээдүйн мэргэжлийг сонгох гэж байгаа өөрийгөө ер нь ямар хүн болохыг хүсэж байгаагаа тодорхойлох тэр цаг үе дээр байдаг залуу хүмүүсд чадах хэмжээгээр туслах, зөвлөгөө өөрийнхөө мэддэг зүйлсийг бас хуваалцах тал дээр нээлттэй ханддаг. Тийм учраас бас Ice Market зохион байгуулсан Ice Gold дээр шүүгчээр ажиллаач гэдэг урилгыг бас хүлээж авсан байгаа. Тэгээд маш олон хүүхдүүдийн эсээг уншсан. За тэгээд бичлэгүүдийг нь үзсэн. Тэгээд тэндээс бас өөрөө ч гэсэн урам зориг авсан байгаа. Монголын ирээдүйн болсон залуучуудын хүсэл зорилго бас нэлээд өргөн хэмжээндээ болоод сэтгхүүн цар хүрээнд маш сайн хэлсэн байна да. Би тийм мэдрэмжийг би бас авсан. Тэгэхээр яг ер нь бол Монгол улсад боловсролын салбар бол маш олон зүйлийн суурь. Одоогийн манай нийгэм тулгамж байгаа асуудлуудыг шийдэх гол зүйл нь боловсролоос ер нь бол гарч ирэх болов уу гэж би хувьдаа итгэдэг. Тийм учраас ерөнхийдөө энэ чиглэлийн төслүүд рүү цагаа зарцуулж оролцох тал дээрээ би ер нь бол нээлттэй байдаг. Цар хүрээд хэлсэн байна гэдг нь хүн ер нь бол нас хэд байхаас үл хамааран ажлын байран дээр гараад за 30-наас 40-наас 50-наас хүрсэн ч гэсэн хүн хөгжиж ерөнхийдөө хөгжихөө зогсоож болохгүй гэж би хувьдаа бол боддгийг. Тэгээ яг тухайн тэтгэлэгт оролцогч нарынхаа эсээг уншиж хахад за бичлэгийг нас үзэж хахад хамгийн том эерэг тал нь юу харагдсан бэ гэхээр маш их үйлдэлүүд авдаг болчихсон байна гэж юу харсан. Тэгэхээр мөрөөдөл гэдэг бол нэг талаараа хоосон зүйл байдаг. Тэрийг зүгээр бодох би ийм болох юмсан гэж мөрөөдөх нэг өөр. Тэр мөрөөдлийнхөө төлөө ямар нэгэн үйлдэл хийгээд явах нь бас маш том зоригийг хүмүүсээс шаарддаг болов уу гэж боддог. Тэгээ яг нөө эхний алхам үргэлж хэцүү байдаг гэдэг шүү дээ. Тэгэхээр магадгүй тэр анхныхаа эхний алхам битгий хэлбэр дараачийнхаа ерөнхийдөө шат руу алхах алхмуудаа хийчихсэн залуучууд маш их байгаа мэн гэдэг мэдрэмжийг бол авсан. Сайн дурын ажлууд бас их хийдэг болсон байлээ. Тэгээ би сандгийн намайг одоо 10 жилээр төгсөж явах үед бол сайн дурын ажил хийх тэр зан төлөв бол харьцангуй бага байсан. Одоо бол тийм боломж их нээлттэй байдаг болсон байна. Залуучуудын хувьд үзэж харж байгаа зүйл дэлхийн хэмжээнд бас сэтгэх тэр мэдлэг нь технологийн боломжийг дагаад ер нь бол нэлээд нэмэгдсэн байна гэж бол би хувьдаа харсан. Тэр утгаараа бас яг энэ чиглэл рүү үйлдэл хийх, өөрийгөө хөгжүүлэх боломжийг маш сайн атгаж авч чадсан болов уу гэж харж байна.